Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Цэкрүм эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн эрэг Америкийн Флорида мужийн Окола гэж нэрлэгддэг жижиг хотод болсон. Флорида гэхээр хүмүүс Далай, Майамигийн эрэг гэх мэт зүйл төсөөлдөг баг. Гэхдээ Окола Флорида мужийн яг төв хэсэгт байрладаг. Уул, нуур, хашаан сувиллаараа алдартай. Хүү амын тал нь цагаан арстан, үлдсэн нь хар арстан болон Испани гаралтай хүмүүс зөнхөлдөг. Энэ хот гэмт хэрэг гаралтаараа тийм ихч биш, багч биш, дундчтай ордог. Өнөөдрийн хэрэг болсон газар South Twist Lane гэдэг гудамж ойр орчимд нь мод ихтэй хауснууд хоорондоо ойрхон байрлсан дундаа ногоон зүглэг талбайтай. Энэ тоглоомын талбай биш ч хүүхдүүд гүйж тоглоход яг тохирохоор байгааз 9 настай хүү Израиль, 12 настай ах Исаак, 7 настай дүүнэртэйгээ өдрөө болгон энд хөл бөмбөг, бейсбол тоглож ролл гунана. Энэ ороолт ер нь хүүхдүүд ихтэй. Айл болгон л 2-3 хүүхэдтэй. Хичээл дараад хүүхдүүд нэг нэгнээ дуудаж гадаад тоглодог. Харин яг эсрэг талын байшинд 56 настай Сьюзен гэх эмэгтэй нүүж ирснээс хойш асуудал гарч эхэлсэн. Зураг дээр хэн цагаан байшин бол Сьюзенийх маш том талбайтай хүүхдүүд тоглоход төгс гэж хэлж болно. Гэтэл хүүхдүүдийн нуу гармагц нэлээд том биетэй өндөр Сьюзен хаалгаас авч онгойлгоод чимээгүй бай. Энэ миний газар, миний хашаа руу битгий ор гэж орилдог. Хүүхдүүд энэ юу ихж вэ? Керн юм уу гэж гайхна. Керн гэдэг нь Америкт ёс суртахуунгүй дур зоргоороо их зан гаргадаг арьс өнгөөр ялгуурлан гадуурхдаг цагаан арьстай эмэгтэй хэлдэг хоч. Эрэгтэй хувилбар нь Кевин юм байна. Хэд хоногийн дараа Сьюзен зүлгэн дээр хувийн өмч гэсэн тэмдэг хатаж дахиад орвол цагдаад мэдэгдэнэ гэж хүүхдүүдийг айлгадаг. Гэтэл энэ газар хэн нэгний хувийн өмч биш. Хүн бүр ашиглаж болдог ногоон бүс, явгууны зам, ногоон талбай, жижиг ой маягийн газар. Сьюзний гэрээнд өөр айлах нөгөө талд ийм дундын талбайг минийх гэж хэлэх хэрэг байхгүй. Харин баруун талд амьдардаг нэг ах хүүхдүүдэд та нар хүснээрээ тоглоорой. Энэ миний газарт ч харьяалагддаггүй. Хөл бөмбөг тоглоё гэх юм бол намайг дуудаарай гэж бүр хүүхдүүдийг урайлдаг байсан. Харин Сьюзен эсрэгээрээ хүүхдүүдийг хараад аимшигын шулан болж орилоод би энд тоглож болохгүй гэсэн мэдтэй. Ийм болохоор харууд асуудалтай байдгийн гихмтэр арьс өнгөөр ялхуурлан гадуурхсан үг хэлдэг. Хүүхдүүд яагаад энд тоглож болохгүй гэж ихэд Сьюзен улам уурлаж би та нарыг цагдаад өгнө шүү гэж загнадаг. Сүүлдээ ингэж загнуулсан хүүхдүүд аав ээжтэй хэлж эцэг эхчүүдийн хооронд зөрчил гарч эхэлдэг. 4 хүүхэд ээжтэйгээ амьдардаг. Ээжийг нь ээжий гэдэг. Зураг дээр байгаа энэ өндөр эмэгтэй Сьюзний эсрэг талд амьдардаг байн хүүхдүүд нь загнуулж ирэхээр ээжийг уур нүрнэ. Яагаад гэвэл Сьюзен ирэхээс өмнө ийм асуудал огт гардггүй байсан. Бусад айлууд бүгд хүүхэдтэй. Америкт хүүхэд тоглож, гүүх, уйлах, чанга ярихыг хүүхдэл нэмчин бийж багтаа тэгдэг байсан гэж хүлээж авдаг. Гэтэл Сьюзен нүүж ирснээс хойш хүүхдүүд рүү байнга хашгирч зандрах болсон тул машин суугчид бүгд Сьюзен дург болсон. Тэгвэл одоо бүгдээрээ эсрэг талаас нь Сьюзний байр суурийг олох гээд үзье. Тэр хүн дуу чимээнд мэдрэмтгий ээж болно. Хэдийгээр газар нь түүнийх биш ч гэсэн байшин болон цонхных нь өмнө хүүхдүүд өдрөө болгон орилж гүйлтэх нь амар тайван байдлыг нь алдагдуулж болох ч гэсэн түүний хүүхдүүдэд хэлэх үг хэрэг сэтэрсэн. Сьюзен гэрээсээ гарч ирээд хүүхдүүдэд FB гэхээс гадна бүр арьс өнгөөр ялгарсан зүйлүүд хэлдэг. Та нар угаасаа ийм хүмүүс. Та нар бол боолууд, энэ боолуудыг чөлөөлдөг газар биш гэх мэт үг хэлдэг. Иймээс оршин суугчид маш их урлсан. Энд цагаан арьстай болон хар арьстай хүмүүс хоёулаа амьдардаг. Хэдэн сар өнгөрч 2022 оны 2 сар болов. Яаралтай тусламжийн 911 руу дуудлага ирсэн. Хажуу айлын эмэгтэй над руу юм шидэд хөл рүү маань очлоо. Айгаад энэ хурдан эргэж гэдэг. Цагдаа ирэхэд Сьюзен айсан царайтай тэр айлын хүүхдүүд нохоогоо манай хашаагаар дагуулж яваад энэ тэнд бааж шээлэгдэг. Би битгий ор гэж хэлсэн ч өдрө болгоо орж ирдэг. Би нотлох баримт болохоор зураг авах гэтэл хүүхдүүдийн ээж над руу дайрч хувийн өмч гэсэн тэмдгийг авч над руу шидэд хөл рүү онсон гэдэг. Гэтэл Изигийн ээжээ арай өөр тайлбарласан. Энэ газар ч хувийн өмч биш ээ. Бид нохоогоо салхилуулж хүүхдүүд тоглож болно. Сьюзен өөрөө тэр тэмдгээ шүүрч аваад эхэлж над руу шидсэн. Би түүний газраас аваад буцааж шийдсэн нь үнэн. Гэхдээ түүнийг оноогүй гэдэг. Цагдаагийн камерын бичлэг дээр Сьюзен цагдаатай маш тайван зөөлөн олоогоор ярьдаг. Харин оршин суугчдын хэлснээр Сьюзен арьс өнгөөр ялгуурсан үгс байнга хэлж хүүхдүүдийг хараадаг гэж мэдүүлсэн. Цагдаа ээжэд хүүхдүүдээ битгий тийш нь явуул гэж хэлээд харин Сьюзенд тэмдгээр зохиулсан нотлогоо байхгүй тул ээжийг шийдэх боломжгүй. Та хоёр эвтэйхэн уучраа болоод байгаарэ гэж хэлээд явсан ч энэ бүх зүйл асуудлын эхлэл байсан. 6 сарын дараа 2022 оны 8 сарын 10-нд Сьюзен дахиад цагдаагийн газар дуудлага өгчээ. Хүүхдүүд дахиад манай хашаанд орж ирээд ойролж гүйж тоглоод байна. Эцэг их нь хүүхдүүдэд харж хандахгүй байна гэхэд цагдаа энэ газар хувийн өмч биш ээ. Хүүхдүүд тоглож болно гэтэл Сьюзен та нар ойлгохгүй байна. Хуйлд хүн гэртээ тайван нам гүм амьдрах эрхтэй гэсэн байдаг гэж шаарджээ.
Удалгүй Сьюзен дахиад дуулга өгч би хаалгаа онгойлгох төдөд хүүхдүүд төхөж ирээд гэдэг бол хүүхдүүдийн хэлснээр бид нэр Сьюзны хаалган дээр очиод та яагаад биднэрт ингэж ханддгийм бэ гэж асуухад тэр биднийг миний өмчөөс холт гэж хөөгөөд өөрийгөө доктор гэсэн гэдэг. Сьюзен хашааныхаа урд том ачааны машинаа зориуд тавьдаг болжээ. Хүүхдүүд тоглодог зайг хаажгаад хэрвээ хүүхдүүд ойртвол машины тохиолж хангаар дугарна. Энэ нь хүүхдүүд болон эцэг эхчүүдэд таагүй санагдаж таалцал бүр гүнзгийрсэн. Удалгүй дахиад дуудлага ирж цагдаа хүүхдүүдтэй ярилцахдаа айц дөрүүлэхгүй тулд зөөлөн найрсаг байдлаар тайлбарладаг. Хүүхдүүдээ би та нарыг ойлгож байна. Та нарт инээлдэж шуугилдах үе байдаг. Заримдаа хүмүүсийн гэрээ оролцоо чимээх гаргуул дургүй нь хүрнэ. Гэхдээ тэр талбай тоглох зөвшөөрөлтэй учраас би та нарыг буруутгах чадахгүй. Харин айлын хаалган дээр очиж өмчрүү н орох ёсгүй. Хэрвээ Сьюзен та нар руу ашгарах юм бол буцааж үдэх хэрэггүй гэж хэлээд явдаг. 2023 оны 3 сарын 14-нд Околагийн 911 рүү дахин дуудлага иржээ. Гэхдээ энэ удаа Сьюзен биш өөр нэг хэрэгтэй. Миний хувийн газар руу ордог төмөр хаалгыг хэн нэгэн ачааны машинаараа маш хүчтэй мөргөөд байна. Би зогсгож хашгирсан ч илүү хүчтэй дайрсан гэж мэдэгджээ. Цагдаа машины дугаарыг шалгаад үцтэл ойролцоо амьдардаг хүн Сьюзен Лоренс гэж гарч ирэв. Цагдаа шөнө Сьюзны гэрт ирж өнөөдөр хаана байсан бэ гэхэд гэртээ гэж хариулдаг. Гадаа байгаа машин таны гуг гэхэд тийм ээ гэсэн. Өнөөдөр хэн нэг энэ машинаа хэрэглүүлсэн үү гэхэд үгүй гэж хариулдаг. Тэгвэл таны хэлснээр машин бүтэн өдөржингөө энд байсан уу гэхэд өглөө гарч дугуй илгэсэн гэдэг. Цагдаа хуулийн дагуу эрхийг нь уншиж эхлэхэд Сьюзен сандарч яг сайн ойлгосонгүй уучлаарай. Би ийм уусан байсан гэж тайлбарлахыг оролдож би тэнд төгжигдсэн байсан. Хаалган онгойлгож чадаагүй гэж ярьсан боловч газрын эзэн Сьюзнийг яагаад миний газар руу орсон, яаж орсон гэдгийг ойлгохгүй байна гэж мэдэгджээ. Хаалга эвдэрсэн тул Сьюзен нөхөн төлбөр төлөх ёстой ч тэрээр миний машин ч бас эвдэрсэн. Би ч бас хохирогч гэдэг. Өмнө нь Сьюзен цагдаа нартай маш зөөлөн, сул дорой, өөрийгөө хохирогч мэт харцдаг байсан бол харин шөнө хаалга тогших үед ийм байсан. Тэгээд худлаа ярьж яриагаа байнга өөрчилнө. Нэг бол өдөржин гэртээ байсан. Нэг бол дугуй илэх гэж гарсан гэд удалгүй цагдааг хуйл уншиж эхлэхэд би тантай ярихгүй гэж яснаа дараа нь гинэт зөвлөрөөд намайг тэр газар эзэмшигч хорьсон. Би өмнө нь хоригдож хүчирхийлэл төртөж байсан трауматай гэж сэдвийг өөр дэш нь эргүүлж эхэлдэг. Гэтэл гол асуудал нь яагаад хүний газар руу орж орох хаалгыг нь машинаараа эвдсэн бэ гэдэг байхад өөрийнхөө өмнөх трауманы талаар ярьдаг. Үр дүнд нь Сьюзны хоёр нүртэй нь улам тод харагдана. Оршин суугчдтай нэг өөр, цагдаа нартай бүр өөр харьцаж байгаа нь мэдрэгдсэн. 2023 оны 4 сарын 25-нд дахиад цагдаа дуудлаа. Цагдаа нарыг ирэх болгонд хүүхдүүд дахиад Кэрэн дуудлага өгснө үгцгээдэг. Энэ удаа Сьюзен хүүхдүүд миний хашаанд орж ирээд ачааны машин руу нохоогоо их гэж оролцсон гэд ээжигийн хүү Изигийн зургийг үзүүлдэг. Цагдаа үгээс нохоогоо түүний машин руу их гэж оролцсон уу гэхэд 9 настай Изи үгүй гэж хариулсан. Харин гэрч тэр нохоо Изигээс том штэ өргөөд машин тийх ямар ч боломжгүй гэдэг. Гэхдээ Сьюзен өөртөө ашигтай бүх зүйлийг утсаараа бичиж зураг авдагч энэ удаад өөрийнхөө машин дээр тавьсан нохооны ганц ч зураг видеог хийгээгүй байсан. Ингээд цагдаа нарч баг багаар Сьюзны хэлсэн болгонд итгэх боломжгүй болдог. Уг нь цагдаа нар хоёр талд хоёуланд нь итгэхийг хүсэж хид хид удаа ирсний дараа оршин суугчид бүгд Сьюзен буруутай гэж хэлдэг болсон. Сьюзен амьдарч исэн байшингаа түрээсэлж исэн. Анх худалдаж авахар төлөвлөж исэн ч иймэрхүү асуудлаас болоод байшингаа авахгүй нүүн гэж ярьдагч нүүлгүй цагдаад дуудлага өгч тэндээ амьдарсаар байдаг. Тэрээр 1.5 жилийн хугацаанд 6-аас 7 удаа цагдаа дуудлага өгсөн бөгөөд цагдаа нар Сьюзен үү гэж хэлэхээр хэмжээнд танил болжээ. Дараа нь хүүхдүүд хувийн өмч гэсэн тэмдгийг сугалж аваад түүний хөл рүү шидсэн гэж гомдол гаргасан ч нотлохоо зураг байхгүй. Хүүхдүүд ч үгүйсгсэн бөгөөд түүний хөлөнд ямар ч шарах байгаагүй учраас цагдаа нар сүултээ Сьюзнийг дуудлага өгөхөөр очихоо болсон. Гэтэл Сьюзен цагдаагийн газар өөрөө очиод хажуу айлын эмэгтэй над руу шатсан сэнс шидсэн гэж мэдүүлсэн ч ядаж үнсний үлдэгдэл ямар ч нотлох баримт байгаагүй учраас цагдаа нар нотлох баримтгүйгээд буцаадаг. 5 сард хүүхдүүдийн дунд цургал гарсан нь Кэрэн буу гаргаад чимээгүй гэж хүүхдүүд рүү хашгирсан гинэ. Эхэндээ хүмүүс үгүй элгүүдээ худлаа цуу яриахаа гэж утсан ч Сьюзен үнэхээр буу гаргаж хүүхдүүд рүү чиглүүлсэн байжээ. Хүүхдүүд айгаад машины араар нуугдад цухацсан. Буу гаргаж хүүхдүүдийг айлгаж сүрдүүлэх нь маш ноцтой хэрэг. Гэтэл хүүхдүүд айгаад томчуудад хэлээгүй. Цагдаад мэдэгдлэхгүй чимээгүй өнгөрсөн. 2 хоногийн дараа 2023 оны 6 сарын 2-ны орой 9 цагийн үед 911 рүү хэн нэгэн буудуулчлаа хурдан ирээрэй гэсэн дуудлага ирдэг. Өдөр нь Сьюзны эсрэг талын талбай дээр 4 хүүхэд цагс тогложээ. Хүүхдүүд айл болох чимээгүй болгоомжтой тоглох гэж хичээсэн. Учир нь бөмбөг өнхөрөх юм бол Сьюзных руу орчих гээд байсан. Гэхдээ Сьюзны хувийн өмч гэсэн тэмдэг зоосон газар биш өөр газар тоглож исэн ч Сьюзен гарч ирээд чи ойрлсон уу? Чи чанга чимээ гаргасан уу гэд бичлэг хийж эхэлдэг. Хариу хүүхдүүд Сьюзен руу Кэрэн гараад ирлээ. Яагаад зураг авч байгаа юм бэ гэд бүүжгэлж хошгонж
бүр Сьюзнийг уурлуулна. Ингээд ууралсан Сьюзан газар хөвчжсэн хүүхдүүдийн нэгнийх нь роллыг 9 настай хүү Изигийн хөл рүү шидэд iPad-ыг нь авч явдаг. Изи ах Исаак руугаа очиж "Кэрн миний падыг авчлаа" гэхэд Исаак дүүгээ дагуулаа Сьюзны хаалганы гадаа очижээ. Сьюзан урт хар шүхэр барьж гарч ирээд хоёр хөрөөс авчиж "Би та нарт чимээгүй дуугаа" гэж хэлсэн мэт гэхэд хүүхдүүд айж ээж рүүгээ очиод "Кэрн биднийг зогсон. Падыг маань авсан" гэд удалгүй оройн 8 цаг 54 минутанд цагдаагийн газар дуудлага ирсэн. Мэдээлэгч нь Сьюзан "Хүүхдүүдийн падыг авсан удаа байхгүй гинэ. Тэдэнд хутга буу байгаа. Намайг алахгүй гэхээс айж ийн" гэдэг. Юс 12 настай хоёр хүүхэд ийм хөгшин үнийг яаж алах юм бэ? Мэдээж ээжигийн уур хүрэх нь ойлгомжтой. Хүүхдүүдийнх нь падыг булааж аваад роллк шидэж дараа нь юмаа авахар очсны төлөө шүхрээр цохих гэж оролцсон гэхээр ямар ч ээжийн уур нь хүрэх бах. Ингээд ээжээ Сьюзны хаалгыг нэлээд удаан тогшсон ч гарч ирсэнгүү. Ээжээ улам уурлаж дотор байгааг чинь мэдэж гин гарч ирээд буруугаа үлээ гэж ойрлж хараахыг тэр авийн бүх айлууд сонссон. Энэ үед Изи ээжийнхээ хажууд зогсож исэн бол ах Исаак нь холоос харж итэл гинэт тас их чимээ гардаг. Хөршүүд гайхаж юу байсан бэ? Буун дуу байсан уу гэж бодож явах зур Исаак хамаг хурдаараа ээж рүүгээ гүйж очоод айсаа олоогоор хажуу айлынхаа хаалгыг товшиж 911 дуудараа. Тэр бууцсан, Сьюзан бууцсан, туслаарай гэдэг. Удалгүй 2 дахь дуудлага 911-т ирсэн нь дахиад л Сьюзан өөрөө байх бөгөөд эхэндээ нэлээд сандарсан байдалтай байсан бол сүүлдээ тайвширч өөрийгөө хохирогч гэж ярьдаг. Гэхдээ хамгийн яаралтай чухал мэдээлэх ёстой зүйл бол хүн буудуулсан. Хүүхдүүд хараад шоконд орсон. Ээжийнх нь амьсгаа тасалдаж цус алдсан байхад Сьюзан нөхцөл байдлыг тайлбарлахгүй зүгээр л өөрийнхөө тухай гэмгүй хохирогч мэт ярьдаг. Цагдаа нарыг ирэх үед ээжийн судасны цохилт сул байсан тэрээр зүүн цээжинд 8 наснд аюултай шарх авсан байлаа. Сьюзан хаалга руу буутсан ч ээжээ яг хаалганы ард маш ойрхон зогсож байсан тул сум ээжийг онож маш ноцтой гэмтээжээ. Хэрвээ Изи хаалганы ойролцоо байсан бол 9 настай хүүхэд буудуулах байсан. Сьюзан хэргийн газар тэр дороо баривчлагдсан ч "Би нэг аяг усууж болох уу" гэж ичгүй гуйдаг. Харин цагдаа үгүй гэж хэлээд түүнийг шууд гавалж машинд суулгасан. Хамгийн чухал нь ээжигийн амнаас хүүхдүүдийн тогтвортой адил байсан. Ээжийг түргэн авч явж эмнэлэгт хүргэсэн бол хүүхдүүдийг хөршүүд хамгаалж тайтгаруулдаг. Удалгүй аав нь ирсэн ч 4 хүүхдийн ээж нас оржээ. Хамгийн том нь 12, хамгийн бага нь 3 настай. Тэд маш хүнд травматай болохоос гадна хэрвээ би тэнд тоглоогүйсэн бол хэрвээ би падаа авахар очиогүйсэн бол гэж өөрсдийгөө буруутгаж эхэлсэн. Гэвч хүүхдүүдэд ямар ч буруу байхгүй. Сьюзан байцаалтын өрөөнд ирж бүх зүйлийг ээжээс олсон. Хаалгыг хүчтээс авч намайг алах гэж оролцсон. Өмнө нь ч бас над руу дайрч исэн. Тиймээс өөрийгөө хамгаалсан гэж жүжиг тавьдаг. Уган Сьюзан айлын 8 цаг 54 минутанд цагдаад дуудлага өгч цагдаагаас танах руу хөдөлж гинөө гэж хэлсэн гэхээр Сьюзан цагдаа ярьж байгааг мэдчихсэн бөгөөд үнэхээр айж исэн бол хаалгаа төгжид хүлээж болох байсан. Дээрээс нь хаалга цоочтой байсан ч ээжээ эвдээгүй. Гэтэл эсэргээрээ Сьюзан хаалга цоочтой байхад хаалганы цаанаас бууж чиглүүлж буутсан. Өөрөөр хэлбэл биед нь хаалтаагүй, гэрлүүн дайраагүй. Зүгээр л хаалган дээр ууралсан байхад ээж рүү хаалганы цаанаас буутсан гэхээр энэ бол аргагүй хамгаалалт биш. Цагдаа хүүхдүүдээс роллк шидсэн, шүхрээр дайрсан, падыг нь авч явсан талаар аль хэдийнээ сонссон байсан учраас энэ талаар асуухад Сьюзан "Хүүхдүүд манай үүдэнд тоглоомоо байнга хайдаг. Нэг өдөр би хаалгаа онгоолгоод гарч иртэл роллк байсан. Тэрийг хараад үхэх шахсан" гэдэг. Роллкийг хараад яагаад хүн үхэх шахт юм бол роллк хөдөлтгүй, аимшигын амтан биш. Зүгээр л хүүхдүүд унаж тоглодог байхад ямар ч аргаар хамаагүй өөрийгөө хохирогч гэж харагдуулахыг хичээдэг. Тэгээ шүхрээр савчжээс удаагүй гэж худлаа ярьдагч хид хид хүүхдүүд түүнийг шүхрээр хүүхдүүд рүү даалааж яхахыг харсан гэсэн мэдүүлэг өгсөн. Цагдаа "Бууцан зорилго чи юу юм бэ?" гэхэд Сьюзан "Ээж нь намайг алах гэжсэн. Би тэр газраас тухахыг хүссэн" гэдэг. Байцаалтын үеэр Сьюзанд ээжийг нас барсныг хэлэхэд Сьюзан хэсэг чимээгүй болсон ч нүдэнд нь нулимс байхгүй, сандрахгүй, хүүхдүүдийн талаараа асуухгүй, би хүн буудчлаа гэсэн гэмшилж гарахгүйсэн. "Энгийн хүн бол үнэн үү? Миний буудсан үхсэн юм уу? Хүүхдүүд яаж ийн? Би яагаад ийм юм хийж вэ?" гэх байх. Харин Сьюзан хэд тайван байсан. Энд ямар ч утгагүй зүйл болсон нь хүн нас орчоод ахад Сьюзан суллагдсан. Байцаалтын өрөөнөөс суллагдаж гэрлүүгээ явбал аюултайгээд буудлын руу явжээ. Учир нь хохирогч хар арьстай, гэмт итгээд цагаан арьстай. Хэрвээ эсэргээрээ байсан бол 99.99% шоронд хоригдох байсан биз. Тиймээс хар арьстай ирэхэд цагдаагийн хэлтээс шүүгийн байрны гадаа цугларч эсэргүүцлийн жагсаалхийн ээж гэдээс олж амиа алдсан ээжэд шударгаас эрэхтэй хэцгээдэг. Сьюзны баримтлагтаагүй шалтгаан нь Stand Your Ground буюу өөрийгөө хамгаалах зорилгоор өөрийнхөө эзэмшлийн газар шууд хүч хэрглэж болно гэдэг өргөн үрээтэй хууль үт юм байна. Анх 2005 онд Флорида мужид батлагдсан. Одоо 30 гаруй мужид хэрэгждэг. Энэ хууль маш олон шударга бус иргэн шалтгаан болж байсан.
Түүний нэг том жишээ нь 2012 онд Тревен Мартин гэх 17 настай хар хайртай хүү шөнө гэрлүүгээ алхаж явахдаа малгайтай цамц өмсөд гар утсаараа яриад явж исэн. Гэтэл тэр үед эргүүл ээжээсэн ямар ч хамгаалагч биш. Зүгээр л сайн дураараа энэ аваа хамгаалдаг Жорж Зиммерман түүнийг харж с ижигтэй хар хайртай хүн байна гэж 911 дуудлага өгсөн. Диспетчер битээ дагаарай гэж хэлсэн ч Зиммерман дагаж сүүлдээ тэнд зодолдоод эцэст нь Зиммерман Тревенийг буутсан. Тревен насанд хүрээгүй хүүхэд ямар ч бууз зэвсэг байхгүй. Зүгээр л гэрлүүгээ хүүдийгээ өмсөж алхаснаас болж амь насаа алдсан. Жорж Зиммерман хүн амны эргээр баривчлагдсан ч шүүхтэр яг Сьюзентэй адилхан би амь насандаа аюултай занал хэл мэдэрсэн. Тэгээд буутсан. Stand your ground хууль Флоридад үйлчилдэг. Тиймээс би буруугүй гэдэг. Ингээд эцэст нь Жорж Зиммерманийг гин буруугүй гэж үзсэн. Тревний эргийн дараа хэрвээ шудрагаас байхгүй бол инх тайван байхгүй гэсэн хураандор хар хайртай олон мянган хүмүүс эсэргүүцэн жагссан ч энэ удаа дахиад цагаан хайртай эмэгтэй Сьюзен хар хайртай эмэгтэй ээжийг буудаж амь насыг нь хөнөөчөд баривчлагдаагүй. Ээжийн гэр бүл түүний зурагтай фотоолк хийлгэж өмсөд шүүх цагдаагийн газрын гадаа жагсаж ээж учраас үхсэн нь шудраг бус байна гэж эсэргүүцдэг. Эцэст нь 5 хоногийн дараа Сьюзен баривчилсан. Нэгдүгээр зэргийн хүн амны эрэг бууны хууль бус хэрэглээ. Хүүхэд хүчирхийлсэн гээд батлан даалтын мөнгийг $154 мянган гэж тогтоосон. Гэхдээ баривчлагдах үедээ яг л өмнөгшгөө ямар ч гэмссэн шинж байгаагүй бөгөөд өөрийгөө хохирогч тэд дайрсан гэж ярьсаар байдаг. Сьюзен 2 удаа 911 руу залгасан. Эхний дуудлага 8 цаг 54 минутанд хүүхдүүд гэрт орж ирээд байна гээд 5 минут орчим ярьж 8 цаг 59 минутанд уцаа тавьсан ч 2 дахь дуудлага 9 цаг 1 минутанд ердөө 2 минутын дараа би буутчлаа. Намайг алах гэж оролцсон. Хаалга эвдэх гэжсэн гэдэг. Гэтэл хаалгыг эвдэх ямар ч багж ээжид байгаагүй. Тэр зүгээр л тогшож хашгирсан. Дээрээс нь 2 минутын дотор хаалга эвдрэх боломжгүй. Цагдаа Сьюзен байцаалт өгөхөөр цагдаагийн газар ирэхийг хүсээд түүнээс онлайнд өөрийнх нь хэргийн тухай гарсан мэдээллийг үүснэ гэхэд Сьюзен миний хэлээгүй үгийг хэлсэн гэж бичсэн байсан гэхэд цагдаа би юу харсан гэж ээжгүй хоцорсон 4 хүүхдийг харсан гэдэг. Цагдаа Сьюзенд баг ч гэсэн сэтгэл хөдлөл төрөөсэй. Хүүхдүүдийг бодоод үннээ хэлээсэй. Жоохон ч гэсэн гимшээсэй гэж хүссэн ч хүүхдүүдийн талаар огт санаа зовхгүй юу ч мэдрэхгүй байв. Социопат хүний шинжүүд гэж байд юм байна. Энэ нь Сьюзен дээр бүгд таардаг. Нэгт бусдын мэдрэмжийг ойлгодоггүй. Хоёрт бусдыг хянах хүсэлтэй байдаг. Энэ нь Сьюзен дээр хүүхдүүдийг тоглохыг нь зогсоож, хасч, хөөж, бүрэн хяналт тавих гэж оролцсон. Гуравт хүүтэн мэдрэмжгүй хариултал. Ээжийн үхсэн гэдгийг сонссон мөртлөө өөрийгөө бодож миний амьдрал юу болох вэ гэж л айсан. Ямар ч гэмшил байгаагүй. Дөрөвт хохирогчийг буруутгах. Ээж намайг алах гэжсэн. Хүүхдүүд намайг үргэлж өддөг байсан гэсэн. Тавд энэрх өрөвдөх мэдрэмжгүй. Хүүхдүүд өөрөөс нь олж төрсөн ээжийг алдсан байхад Сьюзен нэгч тусал нулимс унгаагаагүй бөгөөд уучлаарай гэж ганц ч удаа хэлээгүй. Цагдаа Сьюзенд танд хүүхдүүдэд хэлэх зүйл байна уу? Мэдээж биечлэн уулзах боломжгүй учраас хүсвэл захиа бичгүү гэдэг. Заавал бич гэж албадаагүй. Ингээд цагдаа нар байцаалтын өрөв төр орхисон. Энэ бол Сьюзен төгсөн сүүлийн боломж байсан. Цагдаа нарын зорилго нь Сьюзеныг захиа бичих явцад сэтгэл нь хөдөлж ямар нэгэн байдлаар хэрэгээ үлээж үннээ хэлэх байхаа гэд ганцаараа авах цаг өгсөн. Сьюзен ч захиагаа бичсэн. Гэхдээ үсгнүүд нь том хэмжээтэй. Нэг мөр дээр нэг өгүүлбэр бичгийн оронд 3-4 мөрт нэг өгүүлбэр сэтгэлгүй ханга бичсэн байдаг. Хэсэг хугацааны дараа цагдаа нар орж ирээд Сьюзен бид одоо таныг баривчлан гэхээс Сьюзен нөө гэж хариулдаг. Хүн алчаад өөрийгөө баривчлагдана гэж бодоогүй юм шиг хаан. Тэгвэл Сьюзен хүүхдүүдэд ямар утгатай захиа бичсэн юм бол гэдэг сонирхолтойгоод энэ хамгийн чухал хэсэг. Захианы эхлэлд I'm so sorry for your loss буюу танай гэр бүлд болсон явдал харамсаж байна гэж бичсэн байв. Энэ нь бараг л уламжлалт хэллэг. Оршуулганд очсон бараг хүн болгоны хэлдэг үг. Жинхэнэ уучлалт ерөөсөө биш. Дараа нь надад танай ээжийг алах бодол байгаагүй. Ээж чинь намайг алахгүй гэж айсандаа буутсан гэд захидал дууссан байв. Захианы гол санаа нь танай ээж өөрөө буруутай би биш гэсэн байв. 2024 оны 100 Сьюзны шүүх хурлаллаа. Шүүх дээр Сьюзны байдал ийм байсан. Нилээн хөгшөрч жинч нилээн хасагдсан харагдаж байгааз. Гэхдээ хандлага нь яг хэвээрээ. Би тийм айхтар буруу зүйл хийгээгүй. Зүгээр л өөрийн гэрээ хамгаалсан гэдэг царай. Сьюзны өмгөөлөгч мэдээж Stand Your Ground хуулийг хэрэгэлдэг бол прокурорын байр суурь Сьюзен айсандаа биш уурнаасаа олж буутсан. Ээжид буу хутга байхгүй. Бүр 9 настай үүдээ амт байсан. Харин Сьюзен төгжээтэй хаалганы цаанаас. Энэ бол айц биш өшөө авалт гэдэг. Шүүх хурал 3 өдөр үргэлжилж шүүгчдийн бүрэлдэхүүн 2 цагийн дотор Сьюзнийг буруутай гэсэн шийдвэр гаргадаг. Сьюзен толгоогоо доош унжуулж харин хохирогчийн гэр бүлийнхэн асгартлаа хуйлсан. Яагаад гэвэл тэд шүүхийн шийдвэр Сьюзнийг буруугүй гэж үзэхгүй гэхээс айжсэн. Хэдэн сарын дараа яасан сухоос өмнөх сүүлчийн мэдүүлэг өгөх болоход шүүхийн танхимд Сьюзен 10 минут ярьдаг.
Ихэвчлэн хүмүүс шүүгчд эсвэл хохирогчийн ар гэрийнх нь хандаж ярьдаг бол Сьюзен зөвхөн өөрийнхөө өвчин зовлонгийн тухай зүрхний өвчтэй, өвдөгний 25 удаагийн хагалгаанд орсон, хиймэл үе мөчтэй, нуруу зүрх бүгд асуудалтай, 2019 онд оцолд орсон, алхахад бэрх байдаг, гарын бугуй, мэдрэлийн сувгийн хам шинжтэйгээд эцэст нь би өвчтэй, сул биетэй хүн. Хэрвээ ижин намайг зогсон бол би цус алдаж үхэх байсан гэдэг. Америкт цагаан арьстай яллагдагч нар иймэрхүү тохиолдолд ихэвчлэн гэрчээр хар арьстай хүмүүс авчрах. Эсвэл надад хар арьстай найзууд байгаа. Би хар арьстай хүнтэй ажиллаж исэн гэх мэтээр өөрийгөө өмөөлөх нь илбэг байдаг. Сьюзен Just тэдний адилаар миний хамгийн сайн найз хар арьстай. Би Нью-Йоркод хар арьстай уран бүтээлчтэй хамт дуулж исэн гэж өөрийгөө арьс өнгөөр ялгуурлан гадуурхагч биш гэдгийг баталгааг хүссэн. Сьюзен хүүхдүүдэд хандаж "Тийм ээ, би харамсаж байна. Гэхдээ ээжийг алах зорилго байгаагүй. Тэр яагаад хаалга балбаж, яагаад орилж уурлсныг ойлгохгүй байна. Би пад аваагүй, роликт шидээгүй. Тийм байхад яагаад уурлсан юм бол гэдэг." Өмөөлөгч нь Сьюзен багада бэлгийн хүчирхээлд өртсөний улмаас сэтгэл зүйн шарахтай гэж хэлсэн ч бодит онцлогоо байхгүй. Үнэхээр бэлгийн хүчирхээлд өртөө травматай байсан ч энэ нь хүн алах шалтгаан болж чадахгүй. Шүүгч Сьюзны бууцсан шалтгаан нь айцаасаа биш уур илэнгээсээ болсон гэд 25 жилийн хорих ялгааносон. Сьюзен 61 настай гэхээр 80 гаруй наснда суллагдана гэсэн үг. Талигааж ээжээ 35 настай 4 хүүхдийн ээж дээрээр зочид буудал ресторан менежер гэдэг ганц бие ээжсэн. Хүүхдүүдийнхээ төлөө ажлын хуваараа хүртэл өөрчилдөг хүүхдүүдийн багийн чир мам дэмжигч ээж байсан ч 4 хүүхдээ орхиод хорвоогоос явсан. Харин хүүхдүүд ялангуяа Изи, Исаак хоёр хэрвээ би тоглоогүй бол хэрвээ падаа авъя гэж очиогүйсэн бол манай ээж амьд авах байсан гэж өөрсдийгөө буруутгана. Гэхдээ тэдэнд ямар ч буруу байхгүй. Ээжигийн оршуулга дээр пастор ээл хүүхдүүдэд өөрийгөө буруутгаад хэрэггүй. Би байгаагүй бол ээж амьд авах байсан гэж хизээж бити бод. Ээж чинь та нарын төлөө өөрийгөө золсон. Тэр та нарыг хамгаалахаар гарч ирсэн. Ээж хүн ийм л байдгаа гэж хэлсэн. Ямар ч тач өнөөдөр бүгдээрээ 4 хүүхэдтэй ээжэд тохиолдсон харамсалтай эргийн талаар ярьлаа. Бичлэг маань таалагдсан бол суугтаа лайк болон subscribe дарахаа бити мартаарай. Миний инстаграмыг дагахаа мартаваа. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.